Монгол улсын хэмжээнд нийт 200 гаруй мянган их цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Цалин хэмээн нэрийдэж буй 50,000 төгрөг нь яг цалин мөн үү? Ээж гэдэг чи одоо яг цалин гэхэд бас айгүй хэцүү шүү дээ. Гэртээ хүүхдээ хараал сууж байгаа ээжүүдэд жоохон нэмээд өгвөл бас зүгээр л санагддаг. Памперс бол нэг бүтнээр нь энэ авдаггүй шүү дээ. Ширхгээр нь аваад тэгэл нэг сүү мүү тараг аваад тэгэл дуусчихдээ шүү. Нэг ширхэг бодол памперсны мөнгө авчиж хүрдэггүй юм чи тэр ч та хүрэлцээтэй гэх юм чи хаашаа. Одоо каш гэтэл хоёрыг авахд л дуусчихж байгаа шүү. Тэр чинь тэгээд хит хоног хонох уу цалин гэж хэлэхэд бол ер нь инээдтэй л мөнгө шүү дээ ер нь бол. Ер нь айгүй бага мөнгө шүү дээ. Тийм. Яг ингээд тэрүүр одоо тийм хүүхдийнхаа памперсыг ч авч хүрдэггүй шүү дээ. Тэгээд жоохон нэмчүүл зүгээр ч юм гэж боддог. Ер нь тэгэл хүүхдтэй л идэх юм л аваад өчтдөг. Нэг өдрийн л хэрэглээ. Энэ хаанаач хүрэхгүй мөнгө шүү дээ. Тэг. Бараг нэг өдрийн л хүнсний л мөнгө шүү дээ. Тэгээ нэмэгдчихвэл зүгээр л дээ. Цалинтай ээжийн 50,000 төгрөгөөр энгийн супермаркетаас ямар худалдан авалт хийж болохыг харцгаая. Хэрв том уттай живх авах юм бол 50,000-аас хэтрэн. Тиймээс жижиг савлгаатайг нь сонголоо. Мөн нотой салбитыг дундаж үнэтэйг нь авъя. За байц нэг каш авчих юм. Бас нэг ногш. За ингээд бидэнд 3,000 орчим төгрөг үлдэж байна. Нэг тараг авчих болов уг нь. Том тараг авах юм бол мөнгө хүрэхгүй юм байна. Жижиг савлгаатайг нь авч болох юм байна. За ингээд нэг сарын цалин болох 50,000 төгрөг 5 нэр төрлийн бараг авахд хүрч байна. Дээрх зүйлс нэг хүүхдийн 2 өдрийн хэрэглээг л хангахаар харагдаж байгаа юм. Хэрвээ ээжүүд хүүхдээ асархахаа хажуугаар нэмэлт орлого олохдоо дебийн даатгалын шийтгэл төлсөн тохиолдолд усаас олгож буй 50,000 төгрөгөө авч чадахгүй төрдөг байна. Бид энэ талаар эдийн засагчаас тодрууллаа. Ер нь яг цалинтай ээж хөтөлбөр дээр бол нэг 50,000 төгрөг өгдөг сард. Тэгээд энэ 50,000 төгрөг өгж байгаад нөгөө ээж нь магадгүй хаяа нэг нэмж нэг ганц хоёр орлого олох боломж нь нэгдээд нэг хэдхэн хоног одоо ингээ ажиллах юм бол эргээгээд нөгөө 50,000-ыг хасчдаг нэг тийм онцгүй жишг тогтцоод байгаа. Энэ цалинтай ээж хөтөлбөрийг бол үргэлжлүүлэх тохиолдолд эргээгээд нөгөө ээжүүдэд нь дахиад нэг сая 500,000 төгрөг хүртэл нэмэлт орлого олох тэр боломжийг нээж өгөх ёстой гэж би бол бодоод байгаа. Яагаад тэгэхээр 50,000 төгрөг бол өнөөдөр загварсрал нэг уут памперс авах мөнгө шүү дээ. Тэр мөнгийг өгчөөд эргээгээд тэр хүний одоо ажиллах, хөдөлмөрлөх, нэмэлт орлого олох тэр эрх чөлөөг ингэж хязгаарлаж байгаа нь буруу гэж би бол бодоод байгаа. Асархуй нэгэн засаг хөгжсөн халамжийн бодлогоор тэргүүлдэг орнуудын нэг нь Финланд улс юм. Финландд 3-аас доош насны хүүхдэд цэцэрлэгт явахгүй. Гэрт нь өсвдөг тул өрхөд сард 338 евро олгодог. Харин Шведэд хүүхдийг 8 нас хүртэл нь асрах тэтгэмж өгдөг. Мөн хүүхдээ асрахаар ажил, сургуулийн орхисон, ажил хайхаа болсон эцгээхэд өдөрт 250-аас 952 крон болон орон сууцны зардлын тэтгэмж өгдөг байна. Харин манай орны хувьд нэг хүүхдийн 4-өөс 5 хоногийн хэрэглээний живх авч чадах ээжийн цалингаа өнөөгийн нийгэмд артуулж эдийн засгийн байдал үнийн хөөрөгдөл зэрэг тохируулбал бодиттой дэмжлэг болохоор харагдаж байгаа юм а.